2025 оны 11-р сард ойрхон орнуудын геополитикийн тайзанд нэгэн шийдвэрлэх эргэлтийн мөч тохиох гэж байна. Ахмед Аль-Шара Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн дэлхийд дахинд ирэн сурвалжилж буй террорист гэсэн шошгоноос салсан бөгөөд цагаан ордонд хийсэн ажлаасаа дөнгөж ирсэн Сирийн ерөнхийлөгч Ахмед Аль-Шара анх удаа олон нийтийн өмнө гарч ирлээ. Тэрээр дэлхийн хэвлэл мэдээллүүдийн ширүүн анхаарал дор 2001 оны 9 сарын 11-ний террорист халдлагад холбоотой гэдгээ эрс үгүйсгэн Сириус гунигт өнгөрснөөс салах цаг ирсэн бөгөөд багтаамжтай шинээр сэргэн босох үе шатлуу шилжиж байна гэж мэдэгдэв. Энэхүү мэдэгдэл нь зэвсэгт бүлгийн удирдагчаас улсын тэргүүн болж хувирсан түүний хувийн дүр төрхийг өөрчлөх гэж буй орлого төдийгүй Сирийн дайны дараах сэргээн босголтын нарийн төвөгтэй шаардлага Америкийн нэгдсэн улс Сирийн харилцаа зөөлрч буй логик мөн ойрхон орнуудын хүчний бүтэц гүнзгий өөрчлөгдөж байгааг тусган харуулсан. Бас олон улсын хамтын нийгэмлэгт өргөн хилэлцүүлэг далд өрсөлдөөн бий болгож байна. 11-р сарын 10-нд орон нутгийн цагаар Вашингтонд Fox News төгсөн тусгай ярилцлаганда Ахмед Аль-Шара түүний өнгөрсөн түүхэнд Аль-Каидатай холбоотой байсан гэх болон 9 сарын 11-ний халдлагад хамаатай байж болзошгүй гэсэн хамгийн маргаантай асуудалд хариулсан. Камерын өмнө зогссон 43 настай Сирийн ерөнхийлөгч хатуу байр суурь илэрхийлж дараах үгсийг хэлв. 2001 онд 9 сарын халдлага болоход би ердөө 19 настай байсан. Шийдвэр гаргах ямар ч эрх мэдэлгүй залуу байсан. Энэ үйл явдал миний хувьд огт хамааралгүй. Түүнээс ч чухал нь тэр үед Аль-Каида манай бүс нутагт огт үйл ажиллагаа явуулаагүй хэмээн мэдэгдэв. Тэрээр мөн террорист халдлаганд амиа алдсан энгийн иргэд бүрд бид гүн эмгэнэл илэрхийлдэг. Терроризм бол хүн төрөлхтний нийтлэг дайсан гэдэгт эргэлзэх зүйлгүй гэж нэмжсэн. Энэ мэдэгдэл тодорхой улс төрийн өгүүлэмжийн логиктой нэг талаас нас болон үйл ажиллагааны бүс нутаг гэх хоёр үндсэн баримтыг ашиглан шууд холбоо байх боломжгүйг логикоор тайлбарлаж олон улсын хамтын нийгэмлэгийн террорист өнгөрсөн үетэй гих урьдчилсан төсөөллийг сарниулахыг оролдов. Нөгөө талаас халдлагын хохирогчдод эмгэнэл илэрхийлж терроризмыг буруушааснаар туйлшралт хүчнүүдээс зайгаа барьж барууны ертөнцид хамтын ажиллагааны дохио өгч байна. Анхаарах нэг зүйл нь Ахмед Аль-Шарагийн хувийн дүрийнх нь өөрчлөлт өөрөө маргаантай. Түүний өмнө нь толгойж байсан Хаид Тахрир аш-Шам байгууллага нь өмнө нь Нусра фронт нэртэй байсан бөгөөд Осама бин Ладны Аль-Каидад ил тод үнэнж байхаа амлаж байсан. 9 сарын 11-ний халдлага бол Аль-Кaiдагийн хамгийн том террорист үйлдэл. Ийм түүхэн холбоос нь шинэ ерөнхийлөгчийн үгүйсгэлийг гадныхны хувьд бүрэн хүлээн зөвшөөрөхийг улам төвөгтэй болгож байна. Америкийн нэгдсэн улсаас буцаж ирснийхээ дараах түүний хамгийн ихний мэдэгдэл хамтын ажиллагааны байр суурийг улам тодруулсан. Тэрээр терроризмын эсрэг чиглэлд Америкийн нэгдсэн улстай хамтран ажиллахад бүрэн бэлэн гэдгээ илэрхийлж, Сириус Америкийн нэгдсэн улстай нэгдэн лалын улс хэмээх туйлширсан бүлэглэлтэй хамтран тэмцэх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэв. Үүний зэрэгцээ тэрээр Америкийн нэгдсэн улсын Трампын засаг захиргааг Сирь-Израилийн газар нутгийн маргаанд зуучлах үүрэг гүйцэтгэхийг уриалж 2024 онд Израиль баруун өмнөд Сирьд эзлэн түрэмгийлсэн өргөтгөл бол бүс нутгийн тогтвортой байдалд тулгарч буй хамгийн том аюул гэж шууд хэлсэн. Цаашилбал тэрээр юр бусын мэдэгдэл хийж Сирьд Америкийн нэгдсэн улсын цэргийн байрлал байх нь тодорхой үндэслэлтэй бөгөөд энэ нь Сирийн засгийн газартай уялдаатай байх ёстой гэж мэдэгдсэн. Тус мэдэгдэл нь Америкийн нэгдсэн улсын бүс нутаг дахь оролцоог хязгаартай хэмжээнд зөвшөөрч буй дохио хэмээн тайлбарлагдаж, Америкийн нэгдсэн улс Сирийн харилцаа цаашид зөөлрөх суурийг тавьсан гэж үзэж байна. Аль-Шарагийн мэдэгдэл нь түүний хил амтай улс төрийн замнал болон сүүлийн нэг жилд Сирьд өрнсөн улс төрийн огцон өөрчлөлтөнд гүн үндэслэгдсэн. Түүний өнгөрсөнтэйгөө салах ёс хийх тухай мэдэгдлийг ойлгохын тулд түүний эрх мэдэл төрсэн маргаантай замыг эргэж харах шаардлагатай. Ахмед Аль-Шара 1982 онд Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид шашинлаг уламжлалт авмгаалсан суннит гэр бүлд төржээ. 1990-ад оны дунд үеэс Сирийн эдийн засгийн доройтол бүс нутгийн улс төрийн тогтворгүй байдлын нөлөөгөөр орон нутгийн залуусын тэрс үзэл рүү хэлбэх байдал түгээмэл болж байсан нь түүний үзэл санааны анхны хэлбэлтийг бий болгосон гэж үздэг. 2001 онд 19 настай тэрээр сургуулиа орхин орон нутгийн шашинлаг бүлгүүдтэй холбогдсон нь түүний ирээдүйн улс төрийн замналын суурийг тавьсан. Гэхдээ түүний энэ үеийн үйлдэлийн талаар олон их сурвалж зөрүүтэй мэдээлэл өгдөг ба энэ нь түүнтэй холбоотой өнөөгийн терроризмын түүхтэй гих маргааны үндэс болдог.
2011 онд Сирийн иргэний дайн эхлэх үед Аль-Шара Идлибт бүслэгдэх шахсан сөрөг хүчний бүлгүүдийн дунд хурдан байр сууриа эзэлжээ. 2012-оос 2015 оны хооронд тэрээр тухайн үеийн Нусра фронт нэртэй бүлгийн стратегийн зөвлөх дараа нь Талбайн командлагч болж Хама Идлибийн фронтод өндөр нөлөөтэй болж эхэлсэн. 2016 онд түүний бүлэг болох Нусра фронт нэрээ солон Хаид Тахрир Аш-Шам буюу HTS болж өөрчлөгдөх үед Аль-Шара улс төрийн жинтэй дүр болон гарч ирэв. Түүнийг дотоодд нь зэвсэгт стратегч харин олон улсад Аль-Каидатай холбоотой этгээд гэж зэрэгцүүлэн дуудах болсон нь ингэтлээ хоёрдмол үнэлэмжтэй харагдах болсон хэрэг. 2024 оны 11-р сард сөрөг хүчний нэгдсэн эвсэл Дамаск руу чиглэсэн томоохон давшилт эхлүүлэхэд түүний толгойсон бүлэг гол тулгуур хүчнэн байжээ. Ингэж 13 жил үргэлжилсэн иргэний дайн дуусч Башар Асадын гэр бүлийн олон жилийн ноёрхол нурлаа. Харин Ахмед Аль-Шарагийн эвсэл технократ суурьтай шилжилтийн засгийн газар байгуулж улс орныг дахин босгох анхны алхмыг хийв. 2025 оны 1-р сарын 29-нд Аль-Шара Сирийн төр ерөнхийлөгчөөр томилогдов. Зэвсэгт бүлгийн удирдагчаас улсын тэргүүн болтлоо богино хугацаанд шилжсэн нь дотоодын ч олон улсын төвшөнд огцом өөрчлөлт авчирсан. 2025 оны эхээр Америкийн нэгдсэн улс түүнийг Global Terrorist List-ээс хасав. Энэ нь цагаан ордны өмнө нь боломжгүй мэт санагдж байсан хаалттай уулзалтанд үүднээж Америкийн нэгдсэн улс Сирийн харилцааны түүхэн зөөлрөлийн эхлэл боллоо. Түүний Вашингтонд өгсөн мэдээлэл дотор 9 сарын 11-тэй холбоогүй гэдгээ хатуу илэрхийлэх, Аль-Каидагаас зайгаа барих, Америкийн нэгдсэн улстай терроризмын эсрэг хамтран ажиллах, Израиль Сирийн хилийн асуудалд Америкийн нэгдсэн улсыг зуужилахыг урих, Америкийн нэгдсэн улсын цэргийн байрлал зөвтгөгдсөн гэж хүлээн зөвшөөрөх. Энэ мэтээр мэдээлэл хийж геополитикийн өндөр нэгтрэлтэй бохиг агуулсан 13 жилийн дайн Сирийн эдийн засгийг нуурталд оройтуулад байсан тул Аль-Шара шин дэглэмдээ хууль ёсны суурь байгуулах шаардлагатай болов. Тэр ойлгож байлаа, хориг арга хэмжээ цуслахгүй бол Сир дахин босохгүй. Харин барууны хүлээн зөвшөөрлгүйгээр хориг цуслагдахгүй. Иймд түүний гадаад бодлого нь зэвсэгт командлагчийн өнгөрсөн түүхээс холдож олон улсын тусламж татах хөрөнгө оруулалт бий болгох. Улс төрийн хууль ёсны дүр төрхийг бий болгох. Эдгээр бодлого дээр төвлөрж байгаа нь түүний өнгөрсөнтэйгөө салах ёс хийх гэсэн гол өгүүлэмжийн үндэс болсон. Түүний бүлэглэл шашны цөөнхийн эсрэг хүчирхийлэл үлдэж байсан тул түүнийг олон улсын тавцанд алдаршуулахад томоохон саад болов. Зарим улс түүнийг зөвхөн дүр эсгэж байна гэж үзэж байгаа. Ахмед Аль-Шарагийн намтар бол босгочдын командлагч, хэд туйлширсан үзэлтэй тэмцэгч. Харин дараа нь улс төрийн бодлого боловсруулагч болон хувирсан огцом эргэлтүүдийн сурал. Тэр бол өнгөрсөндөө маргаантай одоо улс төрийн ашиг сонирхлын төвд ирээдүйдээ тодорхойгүй боловч нөлөө бүхий тоглогч. Түүний Америкийн нэгдсэн улсын хар жагсаалтдах террорист статусын өөрчлөлт бүрч кино шиг байлаа. Америкийн нэгдсэн улсад айлчлахын яг өмнөхөн Ахмед Аль-Шараг Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн дэлхийн террористийн жагсаалтаас хассан нь Америкийн нэгдсэн улс Сирийн өндөр түвшний уулзалтанд зам нээж өгөө зогсохгүй, шинэ Сирийн дэглэмийг Америкийн нэгдсэн улс бодитоор хүлээн зөвшөөрч буй дохио хэмээн тайлбарлагдсан. Террорист гэсэн шошготой явснаас эхлээд цагаан ордонд ерөнхийлөгч Трамптай хаалттай уулзалт хийх хүртэлх энэ өөрчлөлт 1 жилийн дотор багтсан нь ойрох орнуудын геополитикийн нарийн тооцооллыг харуулж байна. Трампын засаг захиргаа тодорхой стратегийн тооцоо хийсэн нь нэлд Ахмед Шарагийн дэглэмтэй харилцаа тогтоосноор Америкийн нэгдсэн улс Сирийн хэрэгт дахин гүн оролцох боломжтой болов. Бүс нутагт Оросын холбооны улсын нөлөөг тэнцвэржүүлэн түүнчлэн ISIS зэрэг туйлширсан бүлгүүдтэй тэмцэх бүс нутгийн тулгуураа бэхжүүлэхийг зорьжээ. Гэвч ийм өөрчлөлт маргаан ихээр дагуулсан хэвээр байна. Америкийн олон нийтийн нэг хэсэг болон хэвлэл мэдээллийн байгууллагууд Америкийн нэгдсэн улсын засгийн газар өмнө нь Аль-Каидатай холбоотой байсан удирдагчтай өндөр түвшний харилцаа тогтоож байгаад хүчтэй шүүмжлэлтэй хандсан. Энэ нь Америкийн нэгдсэн улсын олон жилийн турш баримталсан терроризмын эсрэг байр суурийг зөрчиж байна гэж үзэж байна. Эдгээр маргаанууд нь мэдээж Ахмед Шарагийн мэдээлэлд далд дарамт бий болгож байгаа. Тэрээр дотоодын фракц хоорондын зөрчлийг зохицуулахын зэрэгцээ олон улсын тавцан дээр өөрийн шин дүрийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Түүний өнгөрсөнтэйгөө салах ёс хийлээ гэсэн мэдээлэл нь яг энэ хоёр зорилгыг зэрэг хангах гэсэн оролдлого. Тэрээр ярилцлаганда Сир улсад олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг маш их хэрэгтэй. Бид Сирийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэх бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн улсынхаа дахин мандалтыг хамтдаа дэмжих болно хэмээн мэдгдсэн.
2011 онд Сирийн иргэний дан ихснээс хойш Америкийн нэгдсэн улс Сирийн харилцаа үндсэндээ өрсөлдөөнд сөрөг шинжтэй байсаар ирсэн. Америкийн нэгдсэн улс Асадын дэглэмийг хүний эрхийн зөрчил гаргасан хэмээн олон удаа буруутгаж, хатуу хориг тавьж сөрөг хүчнийг нь дэмжиж байсан. Ахмед Аль-Шара террорист гэж үзэгдэж байсан гол шалтгаан нь түүний удирдах байсан зэвсэгт бүлгүүд нь Аль-Каидатай холбоотой. Бас радикал исламын үзэл баримтлалтай болон хүчирхийлэлт холбогдсон байдалтай нь холбоотой. Харин одоо тэр төрийн тэргүүн болж Сири улсыг дахин сэргээхийн төлөө хүчин зүтгэж байгаа бөгөөд Сирийн дахин сэргэлтийн эдгээр асуудал олон улсын анхаарлыг татаж цаашид хэрэгхийг бүгд ажиж байна.